Дэлхийн монголчуудын Эмрэл радио 88-ны урлагийн дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 15-ны Мягмар гарагийн дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа Гэрлээ, за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар айлж байна. За дахин орой минь төргий. За орой минь дахин үргээ. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бүрэн оноо, бүтэн төх, бүрэн скор, за мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн удалдааны төв хамтраа айлж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлдэг тийм ээ. За шууг болоод өгье заяа. За хөөе цаан ч одоо Тайландд ямар хүмүүс их байдаг вүлээ? Lady boy. Тэгэлгүй яах вэ? Тэгсэн чинь цаан ч одоо цэрэг дадлага нь болоод бүү сүйдийн майд явуулж байна. За Тайланд шуугаа өргөнэ. Тайланд улс жил бүрийн 4 сарын 1-ний өдөр албан ёсоор цэрэг дадлага эхлүүлдэг гинэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэрэг дадлагын өдрүүд нь сошиал медиа дээр од болгосон хэсэг бүлэг цөөнх нөхдийн алдарших эндэр болоод байна гэж тайландчууд нь өөрсдөө шүмжилж эхэлсэн. За би 2 өтөө бичлэг үзлээ. За Адята централийн мэдээг нь харлаа. Зүгээр үнэхээр гой тасархаа хөөхнүүд цэрэг татагдах гэдэг очиж байна. Мисси алхаараа. Тийм үү? Тийм ээ. Наадуулж өгөө. Цэрэгт очих байгаа шүү. Цэрэгт байгаа. Ямар хэцүү юм бэ те нэрээ. Харин тийм ээ. За одоо би тэгээд гой мэдээг нь хэлж ярьж өгье заяа. Энэ нэрээ одоо тэгээд эн чинь за одоо ихэнх нь бол одоо хүүсээ солиулна гэдэг нь хөх хийлгцэн л нөхдүүд явж байгаа шүү дээ. Гэхдээ та хараач ийм гоё хүүхнүүд байгаад ах чинь надаас манаас гоё бүр үнэхээр гоё хүүхнүүд байгаа юм. Энд чинь гэхдээ бол доодох юмнууд нь бол хിവэрэ шүү дээ. Хэмэдгүй. Тэгээд хിവэрэ болоод одоо цэрэг дадлагад очиж байгаа байл үү дээ. Энэ яста бадлаа юм байна. Одоо тэгээд цэрэгт очлоор яах юм? За үгүй тэгсэн чинь эн чинь учир жанцантай байна заяа. Ингээ ингээ сонсч. Манайхаа орж ирээд гоё одоо хүүхэн гэх юм уу, эрэгтэй хүн гэх юм уу харанга. За Тайландд 21 наснд хүрсэн бүх хүн цэрэг дадлага явуулж явах хугацаанд цэргийн үүрэгтнийхээ хуваар одоо ирж бүртгүүлэх ёстой. Гэхдээ албыг хүн бүр хаахгүй, алба хаах нөхцөл нь бүрдсэн ч гэсэн суглаагаар 2 жилийн алба хаах хэсгийг шийддэм байна. Суглаас суулууч тийм байна. Азшон нинүхээр батж гасан суглаа гэж. Манай нөө цэцэрлэг шиг юм болоо. Цэцэрлэгт явах уу суглаагаар шийднэ. За тайлбарлаж хэлэх юм бол цэрэг дадлагын үеэр бичиг баримтаа бүрдүүлж бүртгэлээ бүрэн хийлгсэн залуус ирээд суглааны арцгнаас сугалнаа. За гарч ирээд сугалж гин үү? Дэлжинсэн юмнууд гарч ирээд. За ингээд сугаллаа. Суглангууд хар уд суулгах юм бол үүрэг далбнаас чөлөөлөгдөж улааны сугалбал алба хаах үргээ биелүүлдэг. За тэрний дээр энэ ч ийм хүүхнүүд базар байна хобод. Ийм хүүхнүүд ирээд ингээд цэрэгт бүртгүүл цэргийнхаа үзлэгт ороод байгаа аахгүй юу? За тэгээд одоо энэ мис хүүхэн нь ч вэ нүү, трансгендер нь ч вэ нүү, эрен ч вэ нүү тий ингээд бүгдээрээ суулнаад болчихно заяа. За тэгэнгүүтээ тэгээд улаан тарах юм бол тэгээд татагдаал явна, хар тарах юм бол өнжин. За тэгсэн чинь дандаа улаан таарчаад байгаа юм шүү дээ эдгээр чинь. За улааныг сугалсан нөхдүүд шууд зүхтах гэж оролдлого хийж байгаа юм заяа. Газар дээрээ ухаан алдаж унж жүжиж байгаа юм заяа. Бөө юм болж байхад харыг сугалснууд нь хагартлаа баярлаад бүрстаа нэрээ мэгцээд за яг энэ бичлэг сэлтэн цацагдаад Тайландын цэрэг дадлага сүүлийн өдрүүдэд интернетийн анхаарлын төвд байна. Энэ юм бол баг ухаан алдлаа штэ. Харин тийм ээ. Йоо энэ хараа тэр хараа. Энэ бол баярлж байгаа байл. Йоо. За. Эсто гоё. Цэрэг татагдахаар ирж байгаа гэж угаа. Харин тийм салхатай. Үс бол намраастай. Уул нь бол энэ трансгендер буюу хүүсийн хувьд шилжид хийсэн нөхдүүд бол угаасаа л одоо хүүсийн шилжид хийсэн гэдгээ бичиг баримт магадлалгаагаар нотлох юм бол цэргийн үүрэгтний албанаас автоматар чөлөөлөгддөг юм байна л да уул нь. Гэхдээ транс бүсгүүчүүд цэрэг дадлагын үеэр байдгаараа гойж хангарч ирээд за нэгэнд чөлөөлөгдгөө бол мэдж байгаа штэ наадуулч. Тэнгүүтээ албаартаад өөртөө ингэж сайн дураараа суглангуудаа реакшн үзүүлээд тэгээд тэр property байна. Тийм тэнгүүтээ тэр бичлэг сэлтээ хийлгэж цацаад олонний анхаарлын төвд орох гэж улаараад байна ингээд тайландчууд нь дургуулхаад байгаа юм байна. Ер нь бол. За жишээ нь сошиал дээрээ
150 мянган дагагчтай гоо бүсгүйн тэмцээний ялагч 22 настай Парида Крапьянг одоо наад тэр нэг лаг алхаад байгаа үг чинь гэдэг бүсгүй хүртэл ирж цэрэг татлагадаа албан ёсоор бүртгүүлсэн. Энэ үеэр нь хүмүүс бичлэгийг нь хийж интернет даяар цэрэг татлагад орж байгаа гоо бүсгүйн зураг хөрөг бичлэг цацагдаад байгаа. Тайландчууд харин цэрэг татлагаа миссийн тэмцээн шахуу болж байгаад жаахан бухимдалтай байгаад байгаа юм байна. Ер нь бол хараач тэ энэ харавцдаг хүмүүхнийг лааж байгаа өстэй. Ёо. Манай нэг сонсогч гинэ. Тэр алхаа гიშгэ явдал судал царай тус надаас дээр. Би баг өмнөөс нь цэрэгт явахаар юм байна гэнэ. За сэтгэгдлүүд нь Тайланд ч гайхамшигын орн юм оо. Цэрэг татлаг гэхээр хүдрэ бадар ирчүүд төсөөлөгддөг байла. Хөөхөн хүмүүд л зогсож яадаг болж гинэ. Транс хүүхэн улаан карт сугалдаа гэхэд ирчүүдтэй хамт татагдах юм уу? Эмэгтэйчүүдтэй хамт байрлах юм уу? Тэр их сонирн байна гэж байна. Яагаад ийм хүн байд юм бол хатуу хуйлтай хаан төртөө орон хэрнээ транс хүмүүс их байдаг нь гайхмаар шүү гэсэн байна. Тэгээд Тайланд ч бүр угаасаа энүүгээрээ л алдартай байцтэй. Бүр жуулчтай хүртэл энүүгээрээ татдаг байцтэй. Тэгээд янз янзын юм яриад байгаа. Тэгээд энэ нэг аялал жуулчлалын хит нэг аялал жуулчлалыг хөгжүүлсэн байдал. За тэгээд эрт секс туризм бий болсон гээл тэгээд халуунд улаан орноос оож болдог байх. Зарим нь тэгээд дахиад хааны махрууч буруугаж ихжил байдаг тий. Гэтэл одоо дэлхийн ихэнх улс гүрнүүдийн үндсэн хоол дахиад байна шүү дээ. Тэгээд Тайландаас бусд нь бас тийм болцоогүй л байгаа дээ шүү. Харин тий. За. За хоёлаа хамтран илшээ танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв нь 28 мянган м квадрат бүхий 3 блок, 7 мянган м квадрат дулаан хүүтэ агуулга бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын эм зах байгаа. За барилгачийн худалдааны төвийн А болон Б блок 2022 он 2025 он тус ашиглалтанд орсон. За дотроо зоогийн газар байна, офис байна, үйлчлэгээний талбайтай ийм гоё 5 тухтай орчинтой 1.5 тонн ачааны лифттэй давхар бүрээрээ ийм төрөлцсөн зах байгаа. Тэгэхээр энэ төв 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалагдаж байгаа шүү. Ер нь өштэй зайсан яарамгийнх нь тэр чигээрээ. За нэгдүгээр хороолоос цааших нөхдүүд тэр чигээрээ энэ барилгачин руу явсан дээр. Наашаага яваад бол тэ түгжирлийн л нэмэр штэ ер нь бол түгжирлийн нэмэр. Эднийх зогсоо сайтай тэгээд дээр нь зүгээр шууд давуу тал би очсон штэ. Гэсэн нөө менежер шууд давуу талаа тэгжилээ. Манад 3 том давуу тал байгаа. Нэгдүгээрт нь бол манад нөө жижиглэнгийн худалдаач байгаа. Одоо нэг ийм ганц кран тавсан ч тэр байгаа те нэг боол тавсан ч байгаа. Ахаад дээр нь та ингээд бүр барилга барьж байгаа бол барилгын өөрөө нөө хийцэн түүхий идүүд гэж байгаа штэ. Цемент, арматур юу гэдгийг өөр ингээд асар том зүйлүүд бүгдээрээ манад байж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бүх юм байгаа нэг дор. Хоёрдугаарт нь гэх юм бол яг эн чинь одоо ихэнх нь урд газраас ч гэдэг юм уу ирж байгаа юм нөгөө брэндүүд байгаа шүү дээ. Бараг үйлдвэр нь өөрөө манад дээр заалтай. Тийм учраас үйлдвэрийн үнээр нь та авах гэж байна. Маш хямдхан үнээр авах болцоо байна. За 3 дугаарт нь гэх юм бол одоо энэ 15 аймаг баруун тишээ тэр замаар гардаг юм байна л да. Тэр 15 аймгийн нөхдүүд чи хурж ирчаал нэг ингээ барилгын материал авах гингүүтээ ингээл заавал 100 айл руу орох гал тэгэл жижиг тэргээр наашин цаашин зөөгөн нөгөө тон тэргийн зөвхөн шүн оруулдаг өдөр явуулахгүй нэг бол ингээд дугаарынх нь хязгаарлалттай наад чи одоо өнөөдөр дугаар нь явахгүй мэн эдэргээ оруулдаггүй бол эдний дээр очиод машина тавьж агаад дотроос жижиг юм аваа гаднаас том юм ачаал нэг дор бөөнд нь ачаал тэгэл бай. Харин тийм ямар зовлон байхгүй нөө нэг хэд хонох хүлээ яах хүлээ машина хаан тавих хүлээ хүнээ хаан унтуулах хүлээ зовлон зөдгөр чи энд ингээд бүгд арилж байгаа юм байна. Үгүй харин өглөө нөгөө та мэдхүүгээр цэгийн аргуу хоёр бас ярьж байхгүй юу энэ барилгачууллын талаар тэгсэн чинь угаасаа одоо айгүй хэцүү гэж ирдэ тэр нөгөө том тэрэг чинь цагийн хязгаарлалтай учраас нөгөө шүнл явах боломжтой болохоор тэрийг ингээд зайдуухан авиж тавьчингуудаа 100 айлаас жижиг тэргээр эхлээд юмнуудаа зөөдөг гинэ айгүй төвхтэй амар гоо ядаргаатай.
Тиймийн зовын довлон л үзэхгүй юм байна шүү дээ ер нь бол. Ер нь энэ тэнд барилгын материалын дэлгүүртээ бүх хүмүүс эдний дээр ирсэн байгаа гэж. Ер нь бүгдээрээ ирж байгаа юм байна. За. Одоо ахаад нэг салбараа нээж байгаа гэж. Ягаад эдний дээр салбараа нээж байгаа вэ гэхээр эн чинь одоо ингээд 100 айл дээр чинь бол ингэдэг шүү дээ. За энээс нэг 100 авъя гингүүд. За би агуулгах руугаа явна гэж алга болчихдог. Тэгвэл эдний хажууд нь агуулгыг гаргаад өгсөн. Тэ? За одоо шууд агуулга дээрээс очиад авчихъя гэж таныг хөдөлж очиод маа энэс авчих гэж аваалч. За. Тэр нөгөө энэ том барилгын материалын 28,000 м квадрат энэ дотор ч нэ павильонч байгаа, агуулганч байгаа, зогсоолонч байгаа, бүх юм нь байж байгаа. Одоо дагаад тэр хажуу талаар нь үйлдвэрүүд нь ч байж байгаа шүү дээ. За тэгэхээр та дэлгэрэнгүй мэдээллийн 7766 22 77 гэдэг утаснаас аваарай. 7766 22 77. За барилгачийн удалдааны төв гэж зүгээр кириллээр бичээл шууд сошиал хаяг руу орчин. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн удалдааны төв хамтран аялагч байна. Баярлалаа. Надад бол стамар гэсэн нөө гэрийн цаашаа амар төгжрөл байхгүй. Сүнгэнж очиод сүнгэнээр болоо. За одоо би гоё юм ярих гэж байна. За сая нөгөө нэг эмгтэй юм шиг, эрэгтэй юм шиг хүмүүсийг ярьсан бол одоо жинхэнэ мэн. За. Эр хүний тухай ярих гэж байна. За өмнө бид нар ингэжсэн гэмт хэрэг хийсэн баримтчлагтад загвар өмсгч болсон залуугийн тухай ярьж ирсэн. Тэгсэн. Саяхан бид нар Тайванд нэг юм гудамжны хогш үрдчихсэн охины зураг ингээд нэг аялагчийн дуранд өртөөд тэр нь ингээд явсаар хагаад нөгөө бүсгүүч модель болсон тухай ярьсан. Бото модель болсон тухай ярьсан. За. Одоо тэгвэл бүсгүүчүүдэд маш их таалагдж байгаа мэдээлэл хүргэх гэж байна. За энэ бол Кристиан Ванман гэдэг ийм залуу Нью-Йорк хотын Скарс гэдэг нэртэй зоогийн газарт пиццаны тоогоочоор ажилладаг байж л дээ. За. За тэгсэн чинь Нью-Йоркийн дизайнер Вилли Чавария гэдэг хүний туслах нь эдний зоогийн газраар ороод царайлаг өвөрмөц дүрхтэй 24 настай залууг хараад дотор хувцсны модель болох санал тавьжээ. За. За залууч яг уу амд орсон шар тусыг юу гэж хэлээрээ дүлхэвтэй энэ чинь залуу хүн те. Шууд зөвшөөрсөн. Харин загвар зохион бүтээгчийн багийнхан эхлээд залуугийн зөвхөн зургийг нь авч зургийн модельээр бото моделээр ашиглах гэж ирсэн аа. Царай дүрх. За тэгээд би харилцаа хандлагыг нь хараад шууд Парисын загварын 7 хоног руу дагуулаа явцсан гэж. За ингээд энэ Кристиан Ванман гэдэг залуу гинтгэл тэнгэрийн өмдөг атгаад орчин цагт од болоод гялцаад ирлээ. За ийм залуу. Би зүгээр л гэж сууж энэ залуу штэ. Харин тийм байна. Энэ залуу. Тэгээ ингээд зүгээр пиццаны тоогооч хийжсэн аа. Гац тгий гэж хэлээл одоо ингээд Парисын загварын 7 хоногийн од болцсон. Энэ угаасаа од болохоос ч аргагүй залуу байна. Үнэхээр гоё залуу байна. Одоо бол энэ залуу маань ганц Вилли Чаваригаас гадна алдартай олон брендийн загварын шоунд оролцоод энэ тэндээс сурталчилгааны зураг агуулгах санал манал аваад одоо энд бандан бадраад одоо нөө өмнө нь байсан од ах нарынхаа игдүү дургу хоёрыг зэрэг хөдөлгөөд байж байгаа юм байна. За өчигдөр уржигдрах нь пиццаны тоогоочоос загварын од болоод байгаа. Энэ залуугийн мэдээлэл цацагдсны дараа Instagram дээр нь тесрэлт болсон. Энэ жогт хүн мэдэхгүй ямар ч дагаж магачгүй Instagram бараг ашигладагчгүй байсан залуу чинь өнөөдрийн байдлаар 45,000 дагагчтай болсон байгаа гинэ. За. За тэгсэн чинь хамгийн инээдтэй нь од болоод байгаа энэ залуу томоохон загварын агентлагтай гэрээ байгуулсан байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө Скарста пиццаныхаа тоогоочийг хийгээл байгаа гинэ. За. Тэгээ хүмүүс гэхдээ чи одоо яагаад эднийхээс гарахгүй байгаа юм бэ эн чинь. Чи одоо ингэ том од болчлоо шүү дээ. Ийм том компанид гэрээ байгуулсан шүү дээ гэсэн чинь. Яг гинэтгээ од болж гарч бие тоож яснаас хин гэдгээ мартахгүйгээр энэдээ бас доктортой ажиллаа хийж л байл та гэсэн гэдэг. Тэгвэл айгүй бас даруухан залуу юм штэ мундаг. Ийм хариу өгсөн гэж байна. Тэгээ удахгүй гарна л та. Яагаад гэвэл энэний чинь цагийн хуваар нь дийлдэхтэй болно. Тэр санал дээр сууж байгаа зураг загас тавгтаа загас барьсан зураг бүр тааж ирсэн. Ямар вэгүй. Энэ залуугийн чинь өөрийнх нь цагийн хуваар нь угаасаа дийлдэхэ болно. Тэгээ юу тэр нөө нэг пицца мецаныхаа ажлыг хийх мэхтэй мантаа болно. Тэгээ эн чинь агаар тамдирдаг болно шүү дээ. Онгоцноос онгоцны хооронд ингэж явдаг нөхөр болчих учраас одоо бол яг ингээд гоё. За би дараахан хөөн те бас ингэ хажуугаар нөө нэг пиццаныхаа тоогоочийг хийжээ гэж аваач энэ цаг хугацааны л асуудал. За манай гэрлээ бол одоо шоконд орчод байгаа. Би харин юм ярьж чаддаггүй.
шоконд орсон байгаа. Одоогийн байдлаар шокондоос гараагүй байгаа. Тэгээ хашир чинь нөө нэг загвар өмсөхгүй зөвхөн фото модель хийнэ гэжсэн чи юу ах вэ? Одоо бүр загварын тайзан дээр алхаад те ингээд супер бод болцсон. Хүүе баяраа чи тэр нэг тавгта загас урьдсан зургийг ганцаарангийн татаад аваад ирээч ээ. Тийм штэ. Юу тэгэл дэми юм үзүүлээд идэх юм дээ. За сэтгэлдлүүд нь. За ийм ид шид надад тохиолдохыг хүлээсээр байгаа 42 нас үрчлээ. Одоо намайг нас ахмаг модельээр авна гэж байх болов уу? Гэдэг. За адтаач залуу юм. Сайханч залуу юм байна. Бас их даруй хөдөлмөрч бололтой. Тийм болохоор л амьдрал чамайг шагнажтай амжилт бороо гэсэн байна. Энэ залуугийн сурталчилсан бүтээгдэхүүнийг авнаа. Анхны харцаар л таалагдлаа. Яа харахгүй үг дууцоотой даруухан сайхан залуу байна гэсэн байна. Үнэхээр даруухан тэгээд үнэхээр сайхан залуу. Яна одоо яах юм бэ? Хамгийн холдуулсан зураг нэгийг үзүүлээ. Тэгэх бол нэвтрүүлэг хаагдчихна. Сараа ончигдорж авлаа минийх шөөл гэж байна. Сараа ончигдорж угаасаа энэ юу ч харсан дөрөв зүгийн шуугадаар гарсан бүх залуучуудыг авдаг байгаа шүү. Дээр үед бид нар юм нэг зургтай ном аваад ахчтай боловсролтгоос энэ минийх гэх тэр шиг л юм болдгийм байж. Загварын сэтгүүл мода гэдэг нэг сэтгүүл дээрээс гэдэг шүү дээ тий. Куэл юм гэдэг энэ чинь гэр бүлийн сэтгүүл байдаг шүү дээ. Модч байдаг, тавилга, хоол, унд юу эсвэл гэдэг. Йоо, энэ нэрээ үнэхэр сагцаал байна. За Улаанбаатаруудад 18 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар эрүүл хүнсээр дэлхийд дайлныг сураатгаар хушхан брэнд дэмжиж ажиллаж байна. За хурцны самрын тус нь Монгол орны онгон дагшин байгальд ургасан хурцны самраас хүйтэн шахах арга технологиор үйлдвэрлэгдсэн 100% органик онцгой юм бүтээгдэхүүн байгаа. Яагад вэ гэвэл омега 369 тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх судас хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдлийг бууруулж бодис селекцийн системийн эмгэгээс урьсан сэргийлнэ. За хурцны самрын тосыг өдөрт нэг удаа хүнсний нэмэлтээр шууд ууж хэрэглэх. Эсвэл салаад, зууш, соуснд шууд нэмж тансаг зэрэглэлийн ресторантай ажил чанарын зуушийг гэртээ бэлдэх боломжтой. Мөн арьс болон ус арилгааны бүтээгдэхүүнд нэмж гялалцсан эрүүл толгор арьс устай болоорой. Утас нь 7717 33 99 7717 33 99. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч эрүүл хүнсээр дэлхийд дайлныг сураатай хушхан брэнд баярлаа. Ариун айн ингэ гэрлээ машин бариад явж байна. Яах гээд байгаа юм бэ гэнэ. За дараагийнх нь хэдэн он нилийн нөгөө баян үлгийд чинь нэг баахан хөрслөм бэрхшээлтэй хүмүүс халамжийн мөнгө аваадсан чинь эвэрүүл сав саруул байсан байд. Боо юм болсон шүү дээ. Нуглаа гарч ирээд тэр чинь сандал судлаараа яаруулсан шүү дээ. За би одоо тэгвэл Испани шууган хүрэх гэж байна. 2003 онд Испани Андалусиа мужид амьдардаг нэгэн эмэгтэй ажиллаа хийж байх үедээ буюу супермаркетад ажиллаж байхдаа нэгэн үйлчлүүлэгчийн дайралтанд өртсөн юм байна. Одоо кассан дээр зогсож байгаад. За энэ үйл явдлаас хойш стрессийн гаралтай гинтийн цочмог одоо эмэгтэй болсон бүсгүй ярих чадвараа бүрэн алдсан. За яг ийм төрлийн эмгээр дайнд явсан цэргүүд өвчлөдөг давч чадалгүй одоо энийг амиа югдгсэн тохиолдлууд ч олон байдаг. Үзэр туулсан гинтийн зочирдмоор үйл явдлаасаа айсандаа түгсэндээ байнга бодож тий айж түгшиж унтсан ч хар дарах төрөл эмгэг гэж хар яриагаар одоо тайлбарлаж болно л доо энийг. За эмэгтэй бол ярих чадвараа алдаад ажил хийж чадахгүй төрсөн учраас нийгмийн халамжийн газарт хандаад тусламж хүссэн. Тэгээд ном журмынхаа дагуу өргөдөл хүсэлтэд өгсөн. Ингээд халамжийн газрынхан ч одоо сайтар хянаж үзээд бүсгүйг хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд алдсан гэж тогтоосон. За ажлын байран дээр гарсан үйл явдлаас хамааралтай учраас даатгалын компани төлбөр мөнгийг нь барагдуулахар болсон юм байна. За ингээд даатгалын компани ч ном журмынхаа дагуу нийгмийн халамжийн газрын үгэнд ороод бүсгүйн халамжийг бүрэн олгож эхэлсэн. За энэ янзаар нилээд хэдэн жил өнгөрч байтал даатгалын компанид нэг юм шинэ ажилд орсон. Энэ лаг дэрг ажилтан заяа. Тэгээд орж ирэнгүүтээ бүсгүйн хэргийг илүү нухацтай шалгаж эхэлсэн байгаа. Ингээд 2019 онд даатгалын нэг хүүхэн ингээд зогсож чинь энэ нөө дээрх хүүхэн нөө. Үгүй наадах чинь биш шүү. Наадах чинь биш зүгээр. 2019 онд даатгалын компанийн албан ёсоор бүсгүйн эсрэг хэрэг үүсгээд бүх эмч
эмнэлэгт үзүүлж байсан баримт материалуудыг нь тоолж бүртгээд тусгай эмч нарын багаар шалгуулж сэтгэл зүйн дүгнэлт хүртэл хийлгэсний дараа одоо нөгөө шинжээчин баг томилогдно гэж байдаг штеп. Дараа бүсгүйг ловер хийж байж болзошгүй гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан юм байна. За яаж яагаад тэр нөгөө хариуцсан байцааг чинь мангар сүртэй нөхрөө тий амар дирк заяа. Бүр хувийн мөрдөгч хөллөөд бүсгүйг мөрдүүлсэн байгаа. За. Тэгсэн чинь нөгөө хүн чинь зүв зүгээр ярьж хөөрдөг заяа. Зөө. Инээж ханаадаг хэрнээл хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмжээ юу ч болоогүй юм шиг авдаг хിവэрэл байсан. Гэхдээ хэсэг хугацаанд яг үнэхээр хилэн татсан уу гэвэл татсан. За тэгээд зүгээр болчихсон. Яг шок авто шок дээр бол тэгсэн тийм ээ. Уцаар яриад 100 ба хичээлдээ суугаад бүр хувийн мөрдөгч нөгөө танихгүй штэ тэр чинь байшил асуусан чинь цэвэрхэн тодорхой испани хэлээр маш урайлган зааж өгч байгаа нь бичлэг дээр үлдээд энэ бүсгүй халамж авахын тулд бараг л 20 жил ярьж чаддгүй мэтэр тодорхой уюудад дүр эсгэж байсан нь нотлогдчихээ. Одоо тэгээ яг шорон суух уу? За одоо ярьж өгнө. Ямар тач өнгөрсөн 1 сард Андалусиагийн шүүхтээр бүсгүй эсрэг хэрэг үүссэн. За эмэгтэйг мэдээж хөдөлмөрийн чадвараа алдаагүй хэрнээ алдсан гэж олон жилийн турш их хэмжээний мөнгө эцсэн гэж буруутгасан. За хөдөлмөрийн чадвараа алдсан бол Ингийн мань эднийх Испанд хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээний 50-аас 70% олгод юм байна л да. Тэгэхээр Испанд бол жилдээ дундаж цалин 29,000 евро. За Монгол мөнгөөр бол жилдээ 116 сая төгрөг. За 9.6 сая төгрөгийг одоо дундаж цалингаас хүүхэн 70%-ийг нь тэтгэмж болгоод авч байсан гэвэл сардаал энэ хүүхэн Монгол мөнгөөр сар болгон 6.7 сая төгрөг буюу 6 сая 700 мянган төгрөг л аваад исэн. 6 сая 700 мянга. Тэгвэл жаргаж өгнө шүү дээ энэ чинь. Энэ мөнгөө 16 жил авсан гэвэл Монгол мөнгөөр нийт авсан мөнгө нь 1.2 тэрбум төгрөг авчээ. За даатгалын компани энэ мөнгөө буцааж нэхэмжлэхээс гадна хэргийг илрүүлэхэд гарсан зардал за мөн хохирол нэхэмжилж байгаа. Сэтгэгдлүүд нь би бодлоо л доо надад ингэж мөнгө өгвөл би хэлгүй байгаад чадхал юм шиг санагдсан. Тийш дээ. Сар болгон 6.7 сая төгрөг аваад тэгээ хэлгүй юм шиг ингээд царайлаад явах 16 жил явсан байна штэ. Зүгээр би зүгээр яг коррелал бол. Ингээл суучих. Сардаа бол овоол их мөнгө авдаг байж штэ. Даанч явандаа хуучраад хичээгээ болчихсон бол энэ яг мартцсан л да тий. Яг мартцсан. Тэгэл анх бол аягүй гоё хичээдэг байсан баг. Одоо ингээ хөөөлц хугацаа дуслаа л гэж бодоо байлгүй. Харин тий. Урайлгаан зам зааж өгөөд байхдаа яах вэ? Ястой гоё үйлдэл дээр нь барьж авсан байна гинэ. Айж ичдгүү мө хаашаа юм бэ? Тэгэн амьдрах төвхтөө байдгүй юм бах та. Би л авчид санаа зовоод тухтай амьдрах чадахгүй гэсэн байна. Ер нь тийм шүү бас. Эвгүй те. За. За таны мэдээг сонсъё. Мэдээ сонсох уу юу яах вэ? Хамтран ажиллаж ярьж байгаа. За ярьж. За Улаанбаатарт 18 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн оноо бүтэн түүх бүрэн скор хамтран ажиллаж байна. За өмнө нь банк санхүүгийн байгууллагад зээл олгохдоо харилцагчдынхаа Монгол банкны зээлийн түүхийг хардаг байсан. За одоо бол бүрэн зээлийн оноо гэдэг энэ зээл олгох шалгуур болоод байгаа юм байна. Тий. Яадаг вэ гэхээр таны одоо ингээд амьдралын чинь санхүү ингээд эргэн тойронд байгаа санхүүгийн зүйл чинь бүгдээрээ ингээд нөгөө нэг дататай болцсон. Одоо open data буюу бид нар ингээд санхүүгийн байгууллагт ингээд нээлттэй өгөхөөр ингээд гарын үсэг зурцсан байдаг. Тэгвэл Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг тань хиймэл оюунаар боловсруулад санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэвшилтэд зээлийн онооны систем ээ. Та энэ дээр зүгээр одоо юу гэдэг анжгаа гэж бичээл дарахлаар те анжгаад тэдэн төгрөг зээлүүлж болно гэж гараад ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өмнө нь бол одоо юу гэдэг ингээд бид нэр яг үнийг хэлэхэд өөрийнхөө одоо хэтэрхийн хувийн мэдээлэлээ Монголигаар өгдөг байсан. Тэгэхээр ер нь яг зээлдэгч яг миний ямар шалгуурыг хараад зээл олгох боломжгүйг шийдэдээс нь ойлгомжгүй байсан бол одоо та бүрэн оноогоо үзүүлэхэд л болсон гэж ойлгож болох нь. Тэгэхээр та яг одоо бүрэн скор апа татаж аваад оноогоо шалгаад нэг үзчихээрэй. Илүүдэл ерөнгөө мэдээллийн 75 70 гэсэн утсаар аваарай. 75 70. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүрэн оноо, бүтэн түүх, бүрэн скор хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За амжигагийн дараагийн мэдээг хамтдаа сонсцгоё. За. Дээр ч баг. Нэгч тийм дээр үед биш. Гэхдээ хоёулаа юм
ярьжсэн шүү дээ энэ хачин сони юм сэтгэдгээр алдартай Японы шүүг аль та. Нэг нөхөр нохооны хувцс өмсөд нохоо шиг аягалдаг нөхөр гэж шүү дээ тийм. За ингээ ярьжсэн нохоо шиг амьдардаг гэд. Нэг Шотланд авчирах голцсон нөхөр байсан шүү дээ. Тэгвэл энэ нөхөр маань алдаршаад бүр хүн нохоон парк гэдэг юм нээгээд нөгөө нөхөр ч нүү. Тийм. Хүмүүс ирж нохоо шиг аялдаж байгаа хүмүүсийг харахаас гадна өөрсдөө ч нохооны хувцс өмсөж нохоо шиг аялдаг ийм нөхцлөөр хангасан газар байгуулсан юм байна л да. Бүр за. Одоо өөртөө найдвартай сонирхолтой хүмүүс байгаад байна те. Байхаар ямар сони. Очир дараадлан дийлдэхгүй байсан гэж байгаа шүү нэг хэсэг. Йоо, өөдөд юм уу хайш. Тий. Одоо эн чинь 4 сарын 15 4 сарын 19-ноос эхлэн эднийх үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа X сайт дээр албан ёсоор мэдгдсэн гинэ. За. Нөгөө нохооны парк. За. Хүн нохооны парк хаах гэж байгаа гинэ. Токо гэдэг нэрээр алдарсан энэ нөхөр анх 2023 онд бүр 16,000 ам доллараар захиалж хийлгсэн нохооны хувцс өмсөд нэг насаараа нохоо шиг амьдрахыг мөрөөдлөө инээ тэрэ гэж олон юм ярьж нилээд алдарсан юм байна л да. За хачин сони ямаараа алдартай Японд хүн нохоо гарч ирэхэд дэлхийд дахин ч гайхаж хүлээж авсан. Энэ чинь бол үнэхээр том шууган болсон. Нохоо хувцастайгаа гадуур салхилдаг, гүүж харайж байгаа энэ нөхрийн YouTube дээрх дагагчдын тоод орхноо нэмэгдээд бүр 60,000 хүн дагаж эхэлсэн байдгийг. За. Тококото гэдэг нэртэй энэ амтны хүрээлэнгээ залуу нохоон диважиг гэж нэрлсэн. Хүмүүс ирээд Аляска Маламуте гэдэг үйлдвэрийн нохооны хувцсыг өмсөж заяа. За. Нохоо шиг аяглахын тулд бүр $300 төлдөг байсан гэж байна. За. Өөртөө сайн дураараа шүү дээ. За Сайтама мужид нэгдсэн энэ газар амьдралдаа нохоо болж үзэх хүсэлтэй хүмүүсийн захиалгад дарагдаад хэдэн сараар захиалга нь дүүрч байсан гэдэг ийм ч үе байгаа юм байна. За. Тэгвэл одоо харин хүмүүс сонирхоо байгаад ирсэн учраас удахгүй хаахад хүрээд байгаагаа Токо хүн нохоо бас X дээрээ ярьсан байдаг юм байна. Хүй гэхдээ яг одоо энэ толинд өөрийгөө хараад байж байгаа бүр яг нохоо шиг байна штэ. Харин тийм. Хаски шиг тэгээ бүр ингээд сүүл мүлээ ингээд годгонуулаад өөрийгөө толинд байна. Энэ бүр яг нохоо штэ. Энд чинь одоо нөгөө нэг $300 төлөөд энэ хувцсан дотор ороод тэгээд өөрөө нэг өдөр нохоо шиг аялж байгаа штэ хүмүүс. За. Хүүе бүр нохоо шиг дээшээ мэшээ хараад нөгөө ингээд эргэлж мэргэлдэг штэ тий. Бүр яг тэлээд штэ. Тэгж мэгээд одоо эдгээр чинь эн чинь энэгээр ч тогтохгүй заяа. Яг ингээд нэг нохоо шиг аяглахад зориулаад над чи ийм юу хийцэн байгаа байхгүй. Өсөр царайх мараах саад маа цэцэрлэг түрээлэн шиг юм нээсэн. Тэрнгээр нь тэ хүн ингээд бургас шидэнгүүд дахиж очиж амаараа зууж авч буцааж хүн өргөж өгч мөгөөд нохоо юу хийдгүү бүгдийг хиймээр байгаа байхгүй. За. Тэгээд хөлөө өргөж байгаа шээж мэйгээд энэ дигтээстэй игдүүтэй юм аа ёо. Хүн гэхэд нэрээ өөр энэ илгийг авч штэ. Над шиг амтнд энд одоо багтах юм болоо да ийм бүдүүн. За. Хувцс байх уу. За тэгсэн сэтгэлдлүүд нь Япончууд нь өөрсдөө хүртэл гайхаж байна гэхээр бүр ямар ч олигтой юм байх вэ? Өөрсдөө бүр жигшээд гайхаад байсан байж тээ гинэ. Нэг ч актер жигшээгүй ойжролсон шүү нэг хэсэг үү. Тийм штэ тий. Мөнгө байвал ямар ч асуудлыг шийдэж байх ёстой. Дааж хүний сэтгц мэдрэлийг өөрчилж болохгүй юм да. Мэдрэл муутай санагдаж байна гинэ. Явааргүй бизнес юм байна. Би тэгвэл морь болохоо боллоо гинэ. Гого яг ер нь бол тэ энэ аваргын бизнес санаа бол давгүй санаа байсан. Тэгээ хашир бол ашиг машиг хийцсэн юм байна шүү дээ. Ойжрлуулж тийм байна. Тий, одоо тэгээ за одоо бодлоо бод. Би ч нохоо болохоо бодлоо гэх. Одоо өөр бизнесийн санаа олцсон явж байгаа надад ч. За. За, сэтгэлдлүүд нь явцсан тий? Явцсан. За, одоо миний мэдээ. Энэ надаа юу штэ тий. Энэ за зарж байгаа хүн нь одоо хэрэгцээ байгаа болол зарж байгаа гэж би бодсон. Тэр авж байгаа хүмүүс нь юунд ашиглаж байна гэдэг л айгүй сонин заяа. За одоо Америк шууган хүргэе за. Флорида мужийн Орландо хотын иргэн 52 настай Кимберли Чоппер гэдэг эмэгтэй интернетэд бүхэл бүтэн сайт ажилуулад хүн төрөлхтний эрүүл мэндийн тусын тулд гэж хаягдаж байгаад хүний яс зарж байсан эргээр баривчлагдан хэрэг үүсгэгдээд байна. Яана. За энэ бүсгүйн хувьд Facebook пэйж нээгээд гавлын ясны хэсгийг алуурчин царилтай хүн байна уу? За одоо ингээд ангийнхаа уйднууд бол яалтчгүй гавлын яс хэрэг болдог штэ тий. За ангийнхаа уйд нь гавлын яс хэрэг боллоо гэхэд шууд $90. За игэмний ясыг $90-оор заяа. Игэмний ясыг хавирга $35.
Нурууны нуглам $35. Бүтэн гавлын яс шүү дээ. Одоо ингээд бид нар Антомын арга гэдэг тэр бүтэн оршихуугийн Антомын бүтэн гавлын яс $600 зарж ээжээ. За энэ яснуудыг нь хурааж аваад шинжилж байгаа юм байна. Одоо цацагдж байгаа мэдээлэлээр ясыг хүмүүсийн хандив зүгээр өглөөгөөр олж авсан. Заримыг нь анагаахын байгууллагаас авсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд зарим тохиолдолд энэ эмэгтэй бүр хүний бие махбодын хэсэг буюу хатаж зандансан мах эдисч зарсан гэсэн мэдээлэл цацагдсан. За Америкт хүний биеийн хэсгийг зарахыг бол хуулиар хоригддаг юм байна. За тийм манайд бол бүр эн чинь бүр 20-оос дээр нь нүгэлттэй шүү дээ. Харин эдгээр яснууд нь 100-аас 500 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс их байх магадлалтай гэж People сайт мэдээндээ бичжээ. За сэтгэгдлүүд нь хүн алаад зараад байгаа юм байх гэж айлааштай гэхдээ л эвгүй гол нь худалдаж авч байгаа хүмүүс юу хийд юм бол тий надад бас энийг сонирн байна. За анагаахын үеднийг бол би галзиас авал нэг тоохгүй тий за анагаахын чи ясаа чийжлэн гэж тест солиотой юм. Тэгээ бүгд төрлийн ясыг авд юм болов уу? Бүх ясаа чийжлэн. Тэр игэмний ясыг хүртлүү? Үгүй. Тэр одоо наад авж байгаа хүмүүс ч нь бол юу ч анагаахт ч нь бол тий ингээд бүр яснуудаа ингээд бүр авч чийжлдэг юм гэсэн шүү дээ. Тэгээд ингээд нэг бүрчлэн. Тийм үү. За хүний яс мах авах нь байтугай оршуулгын газрын хажуугаарч зүрх дурггүй гач хүмүүс байх юмаа гэсэн байна. Хуулиар хориотыг нь мэдсээр байж сайт нэгээд зарж л байдаг. Тэнэг хүмүүс бизнес хийх чухал алга гинэ. За. За таны мэдээ сонсоо. Энэ амар гар байна. Ер нь харах царай царай мэрэн эвгүй гараагааз юу ч хийж чадах царай. Харин тийм ёо. За ганц үе залуу баруун гарынхан болчин өгжөөд мөгжөөд гэж үг сонссон баг те. Жок байдаг тийм ээ. Алхан дээр нүс ургадаг шүү дээ. За тийм байдаг. За энэ тэгвэл 100 гарынхаа болчин хөгжүүлсэн залуу байхгүй юу? За. TikTok дээр ирчүүд фитнес заал дасгал хөдөлгөөнийг төгс харагдахын тулд түлхүү ашиглаж хичээлдэж байгаа тухай шүүмжилдэг тренд бий болоод байгаа. За. За мөн TikTok дээр Lux Maxing гэдэг тренд байдаг юм байна. Хүү энэ одоо тэгээд 100 гар тал нь хөгжөөд ийм болцсон юм уу? Тийм шүү дээ. Ямар юу юм бэ? Lux Maxing гэдэг тренд нь бол хүн хамгийн төгс хувилбараараа харагдахыг хүсэж хичээж байгааг хэлдэг юм байна л да. За. Жишээ нь бие тулталн хөгжүүлсэн юм нөө гой боди залуучууд бол Lux Maxing гэдэг энэ ангиллал руу орох юм байна. Тэгсэн чинь энэ Lux Maxing гэдэг трендийн эсрэг нэг трендийг хөгжүүлсэн 19 настай залуугийн бие хааны жаахан эвгүүч хэмээр хөгжүүлэлт яа харахгүй олны анхаардыг татаад байна гинэ. За наад өгөрч юм. Тийм ээ энэ эвгүй байна. Crooked Man гэдэг буюу эрэмдэг хүн гэдэг нэрээр TikTok-о хөдөлдөг залуу 158 өдрийн турш биеийнхээ зөвхөн зүүн талыг гэхдээ манайхаар бол далбаа сэрвэний булчингаа түлхүү хөгжүүлсэн ингэснээр тэгшвүс хэмтэй нэлээд эвгүй дүр төрхтэй болоод байгаа. Яана энэ тэгээд одоо зүгээр болох юм бах та. Ямар эвгүй юм бэ? Хүмүүс төгс харагдах гэж хичээдэг энэ нийгэм төгс трендийн эсрэг өөрийн трендийг хөгжүүлээд байгаа залуугийн зураг бол хаасайг цэцэгдэж амтаа болгон шүмжлээд яриад байгаа юм байна. Тэгсэн одоо энэ нөхөр зөвхөн нэг хөлөөл хөгжүүлэх 30 өдрийн челленж эхлүүлээд байгаа гинэ. Хэтэрхий тэгш бусаар бие хөгжүүлж байгаа энэ залуугийн эрүүл мэндэд зовх хүмүүс ч гэсэн гарч ирээд байна. Харин тийм би ч гэсэн санаа зовж байна. Одоо над чи аштаа бол баруун энэ гараа хөгжүүлэнгүүтээ зүүн гараа хөгжүүлэнгүүтээ баруун хөлөө хөгжүүлчих юм бол ийм нэг сондоо сонирн баг явах гэдэг байгаа. Их гээд байна. За тэгсэн сэтгэлдлүүд нь бас энийг дэмждэг хүмүүс байх юм хөөе. За челленжүүдийг чинь сонирхож үздэгэ хүндэлдэг хэдхэн сарын дараа манай гараг дээрх нэг талаар төгс хөгжүүлсэн бодибилдинг чинь болох байхаа амжилт хүмүүсийн юу гэхийг битгий тоогоорой гинэ. Хүшээ. За би юу яасан штэ. Би ч нөгөө нэг одоо тэр 19-нд байдаг 19-нд байдаг нэг гоо сайхны газар чиг барай илгдэн штэ тий. Тэнгүүд тааны яагаад ингэж энэ баруун тал чинь ингэж бүр ингээ амар илүү ингэж хатуу чанга хөгцсөн юм бэ гэдгсэн чинь би бодсон. Би чинь ингээд нөгөө суг таягтай яваад тэр нөгөө суг таяган дээр чинь бүх ачаалал би гар дээр авчирж байгаа штэ тий. Тэгээ эхлээд би чинь буруу ингэж суг таягаа тулж яваад нөгөө суугаад сууны булчраг зочоогоор шахсан штэ. Тэнгүүтээ би гар дээр ачаалал өгөөд бүтэн бие одоо бие өргөж явж байгаа л гэсэн штэ таягтай тий. Ингэж явж байгаад баруун тал руугаа дандаа нөгөө илүү түлхүү ингээд суг таягтай яваадсэн чинь миний баруун тал эвгүй болцсон. Одоо ингээд фитнес дээр очихоор зүүн хоёр гараараа ингээд зэрэг татаа штэ. Тэгэхэд зүүн тал нь аюу хүч муутай, баруун тал нь амар. Ер нь хүний зүүн гараараа жоохон хүч муутай шүү дээ. Гэтэл ер нь жоохон тийм болсон байт юм лээ. Тангинаас болоогүй шүү дээ. Юунаас болсон юм? Чи нөт дандаа баруун гартал руугаа харж ингэж хөвтөж телевиз үзснээс болж байгаа байхгүй. Энэ. Нэрээ.
За яг. Энийг мартчихоо тий. За тэгсэн чинь зөвхөн нэг талаа хөгжүүлэхээр би эргэтэнд чинь эрх сөрөг нөлөөнөөс айхгүй байна уу? Нэг тал чинь энэ их ачаалаад авахгүй догдвол яг болж байна. Эрүүл мэнд чухал шүү. Ядж яхад зүрхэн талаа хөгжүүлэх юм. Харин тий. Зөвхөн нэг талынхаа талбай хөгжүүлэхээр нуруунд ирэх ачаал нэмэгдээд ужиг өвчтэй болох магадaltaй шүү. Тэгээд ч харахад ч тэнэг харагдаж байна. Ер нь царайгаараа барахгүй биеийн жижиг болохоор өөр юм хийж л тодрох гээд байгаа юм биш үү дээ гинэ. Тийш дээ. Энд чи одоо энэ жишээл загсан булчин энэ нурууны загсан булчин чинь нэ шүү дээ. Зөвхөн нэг тал нь хөгжих юм бол тэр тал руугаа татчих нь. Тэгэн штэ. Ячил нуруугаа. Тэгэн штэ. Энэ бол угаасаа айгүй буруу юм хийгээд байгаа залуу байхгүй юу? Айгүй буруу юм хийж байгаа залуу. Битгээд ураагаараа хинч битгээд ураагаа. Харин тий. Энэ болохгүй шүү. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 15-ны мегмар гарагийн дөрөн зүгийн шууган нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар бүрэн оноо, бүтэн түүх, бүрэн скор, за мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн удалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөд өрхөн сонсогчдаа загварынхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлэг ашигнахын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3